байна уу? За би эрүүл мэндийн сайд, гэр бүлийн сайд, болон засгийн газрын хэрэг эрхлэх газар сангийн яамтай холбоотой хэд хэдэн зүйл тодруулъя. За ийм нэг бид нар дээр ирж байгаа одоо энэ төлөвлөгөөг харахаар эн чинь яг Монгол улсад 27 онд ингэж хийхээр төлөвлөж байгаа гэдээ оруулаад байгаа. Тэгээд форматын хувьд төлөвлөгөө гэдэг ийм баримт бичгэн дотор төлөвлөгөөг хэрэгжүүлнэ гэдэг ийм ажил орж ирээд ах юм. Тэгээд агуулга нь харахаар төлөвлөгөө гэдэг гарчиг дотор чинь энэ ажлыг хийнэ гэдэг ажлын даалгавар нь байх хэрэгтэй байхад баахан төлөвлөгөө хийн, арга хэмжээ хийн гэдэг юм. Ямар хүн боловсруулж эднэрийг ингэж нэгтгэж шалгадаг юм бэ? За хоёрд гэвэл ер нь энэ яамдууд бол ер нь бодлогын ажил өөрчлөлтүүдийг хийх ёстой. Баахан сургалт хийх юм, баахан аян хийх юм, баахан л юм юмнууд хийх юм. Тэгээд үр дүнг нь хамрагдсан иргэдийн тоо гэдэг ийм юмнууд харагдаад байгаа. Тэгэхээр би одоо энийг бүгдийг шүүж үзээд нэг бүрчлээ энэ дээр санал өгөх ёстой юм байна гэж бас бодож байна. Нэг тийм үг үсгийн алдаа цасдаг хүн шиг л болоод байх юм да. За гуравт болохоор нэг ийм юм бас ингэ ажилладаг байна. Би нэг сарын өмнө илүү 3-7 хоногийн өмнө сангийн сайдаас ийм бас альбом бичиг авсан. Тэр нь юу байсан гэхээр бүх төсвийн захирагч нар үйл ажиллагаанда хүртээмжийн талаар 4 ангиллаар тооцоолол гаргаж ингэж тусгаж байгаа. Төсөв төлөвлөгөөндөө хүртээмжийг задлж байгаа. Би одоо энэ баримтчгэн дээр бол яг түүнтэй уялдаатай зүйлүүд бас харсангүй. Тэгэхээр тийм задаргаануудыг ер нь хаанаас яаж харах юм бэ гэдэг нэг ийм асуудал. Тэгэхээр форматтай холбоотой түгээмэл хараглагдаад. За тэгээ манайхаа одоо нэг ийм юм бас харагдаад байгаа. Ингээ эрүүл мэндийн талын зардлыг харахаар эмнэлэг барьчвал хүмүүс өвдөхөө болчих юм шиг. Тэгээ спорт зохицолбор бариад өгөхөр хүмүүс эрүүл болчих юм шиг ийм төсөөлөлт нь айгүй харагдаад байгаа байхгүй. Эрүүл Монгол хүн эрүүл мэндийн хөтөлбөрөөр болохоор айгүй бага мөнгө тавьчихдаг. Хүн амын эрүүл мэндийн боловсрол болохоор 3 тэрбум ч юм уу. Тэгээ эмнэлэг бариад тэр нь хэдэн зуун тэрбум төгрөгийн төсөвтэй зохицуулт юм. Тэгэхээр энэ дээр ингээд харъя л та. Жишээлбэл энд ямар төсөв тусгаагүй айгүй олон ажлууд байна л та. Анхан шатанд сэргийн засаг тусламж үйлчлэгийг хөгжүүлж ахмад настай одоо хүргэнэ гэж байгаа. 5,000 хүнийг сургалтанд хамруулна гэсэн юм байгаа хгүй. Энэ ямар төсөвгүй юм бэ? Тэгэд хин заах юм, ямар хөтөлбөр байх юм гэдэг ийм ажил жишээлбэл байгаад байгаа хгүй. 1-2-ын 6 дээр жишээлбэл төсөв байхгүй. Ахмадуудыг сургахлаар төсөв байхгүй. За хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд эрт онцлоё гэж өнгөрсөн жил ингээ ярьсан. Баахан ICF гэдэг юм ярьсан. Тэр төсөв байхгүй. Ямар төсөв тусгадаагүй. За хүмүүсийг одоо хөдөлмөрийн ажилд оруулах нэг юм хөдөлмөрийн дэмжих сангийн нэг төлөвлөгөө байгаа юм л да. 11.5 тэрбум хувьцат төсөв гарах юм байна. Өнгөрсөн жил ер нь хичнээн хүн ажилд орсон юм бэ. Ажилд орсон хүн дунджаар хэдэн одоо сар юм уу хэдэн жил ажилдаг гэдэг тоог асуугаад хариулт аваагүй хуудаж байгаа. Бас нэг юм санхүүжилт байхгүй. За эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтыг багасгана гэж байгаа. Зөрүүг нь арилгана гэдэг байхгүй. Яаж арилгах юм бол ямар төсөв байхгүй. Гэр бүлийн болон хүүхдийн хүчирхийллийн урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэл олгох сургалт нөлөөлийн арга хэмжээ зохион байгуулна. Гинэ 1000 хүнийг хамруулахын гинэ төсөв байхгүй. За нийгэм шүүн арга хэмжээгээд гэмт хэрэг зөрчилд хамрагдсан хохирсон хүүхдүүд чиглэсэн арга хэмжээ байгаа. Төсөв байхгүй. За иргэдийн орлогын түвшинд нийцсэн ипотекийн зээлийн хөрвөлжлөлийг бий болгож хүртээмжийг нэмэгдүүлнэ гэж байгаа. 25,000 хүн гэж ах шиг байна. Өрх гэж ах шиг байна. Төсөв байхгүй. Тэгэд яг энэ нийгмийн зорилтод бүлэгт чиглэсэн иймэрхүү юмнууд яагаад төсөвгүй байгаад гэдэм бэ? Энийг яаж За Абакрсэд хариулъя да. За эндрийн 4 номер. За албан тушаал нэрээ хэлээд хариулаарай. Эдийн засаг хөгжлийн яамны нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга Мөнгөс Сүх гишүүний асуултанд хариулъя. Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөөг боловсруулахдаа хөгжлийн бодлого төлөвлөлтүүний удирдлагын тухай хуульд байгаа зарчим шаардлагуудыг хангуулж Монгол Улсын тэргуун шадар сайд бөгөөд эдийн засаг хөгжлийн сайдын баталсан Монгол Улсын богино хугацааны бодлогын баримт бичиг боловсруулах аргачлалын дагуу боловсруулдаг. За энэ
одоо тодорхой одоо цогц арга хэмжээ гэдэг юм уу хөтөлбөрүүд гэдэг энэ зүйл бол олон түвшний санхүү одоо төвшөнд хэрэгжих ийм цогц арга хэмжээнүүд байгаа. За зарим арга хэмжээнүүд бол одоо урсгал зардлаар хэрэгжих ийм арга хэмжээнүүд байгаа. За улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд бол үр дүнгийн нөлөөлөл өндөртэй арга хэмжээнүүд учраас одоо заашгүй төлөвлөгдөж орж ирж байгаа. За энэ арга хэмжээнүүд нь цаашлаад төсвийн ерөнхийлөн захирагчийн хүрээнд за аймагуудын жилийн төлөвлөгөөнүүдэд за яамдын төлөвлөгөөнүүдэд нэг бүрчлэн одоо задарч ингэж уялдаж олон түвшинд зохион байгуулагдах арга хэмжээнүүд аргачлалын дагуу төлөвлөгддөг байгаа. За баярлалаа. За саран чулуун гишүүн тодруулъя. За эхлээд бас чуур сайд хариулчихъя. Тэрний дараа тодруулчих. Тэгээ саран чулуун гишүүд маш зөв юм хэлээ л дээ. Бид нар имлэг бариад тэгэхэд эрүүл мэндийн салбар ялангуяа дундад наслчдэр бол харьцангуйс сайжирна гэсэн зүйл биш хгүй юу? Тогтолцооны асуудал байхгүй юу? Яаж эхлээд эрүүл байх вэ гэдэг. Тэг үүнтэй холбоотойгоор энэ жил одоо удахгүй CDC байгуулагдаж байгаа. За одоогоор бид нар бол яг нийгмийн эрүүл мэндийн бол вакцинжуулалт эрт илрүүлэх гэх мэтлэн зүйлүүд байгаа. Яг дорвтой яг арга хэмжээ бол яг харагдахгүй байгаа байхгүй. Тэгэхээр CDC-га байгуулж байгаа яаж хүнийг өвдөхөөс өмнө урьдчилан сэргийлэх үү гэдэгт илүү тулж ажиллах нь зөв. Яагаад гэвэл нэгэнд өвдсөн хүний чинь эмчилгэд маш их хэмжээний зардал гардаг. Нөгөө талдаа нөгөө хүнд гэж ойлгож болно. Ялангуяа хавдар дээр бол манад ирж байгаа нийт хавдрын тохиолдол нь 3-4 дугаар шаталт нь ирчээд тэгээд эндэлдэг өндөр байгаа даахгүй. Эрт илрүүлэг гэсэн бол нөгөө хүн чинь анхны шатанда эмчлэх бүрэн болцоотой байгаа даа. За саран чулуун гишүүн тодруулъя. За баярлалаа. За CDC-ийг сайжруулах дээр урт замын зураг дэлгэрэнгүй одоо байх хэрэгтэй байна гэд бид нар яам дээр ажиллаад тайлангийн дахиж шинжилээд ингээд дахиад нэг төлөвөө явуулаарай гэсэн байгаа. Эх 7 хоногт уулзаад задлж ярих хэрэгтэй байх. Яагаад гэвэл нийгмийн эрүүл мэндийн төсөв өнгөрсөн жил танагдсантай холбоотой шинээр гаргаж байгаа төлөвлөгөө нь ямар шүү одоо сайжирсан үгүй нь бол би энэ бичиг баримтаас харсангүй. Тэгэхээр дахиж нягтлж харж явах хэрэгтэй байх гэж бодож байна. За энэ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих юм одоо амжиргааг дэвшлүүлэх хөтөлбөр байгаа. 11 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шаардж байгаа. 11.6 тэрбум. За тухайн жил шаардлагадах нь 5.8 тэрбум гэж байгаа. Ер нь энэ тэрбум төгрөг чинь бас зөндөө мөнгө шүү дээ. Тэгэхээр энэгээр бид нар яг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс яг ажилд ордгийн болов. Би одоо ингээл яг ажилд ороод тэгэл тэр ажил дээрээ 5 жил болцсон. Яг энэ сангаас энэ мөнгөөр ажилд орсон хүмүүсийг би ерөөсөн нэг л дутуул. За эндрийн 4-р микрофон. За хөдөлмөрийн нийгмийн хамгааллын яамнаас хариулах юм байна. Нэр албан тушаалаа хэлээрэй. За гэрэл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам нийгмийн халамжийн бодлогын газрын дарга Утхан бэлэг байна. Саран чулуун гишүүний асуултанд хариулъя. Тэгэхээр зорилтод өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих амжиргааг дэвшлүүлэх энэ хөтөлбөр шинэ хөтөлбөр байгаа. 2025 оноос анх ингэж одоо шинээр халамжаас хөдөлмөрт бодлогын хүрээнд хэрэгжүүлж эхэлсэн засгийн газрын шинэ хөтөлбөр. Энэ хөтөлбөрийн хүрээнд бол яг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг Японы JICA байгууллагын дагалдан ажилуулж бас хөдөлмөрт бэлтгэх гэсэн энэ хөтөлбөрийн хүрээнд туршлага дээр үндэслэн одоо үйлчлэгээ үзүүлэхийн мөн одоо нийгмийн халамжийн дэмжлэг тусалцаа зайлшгүй шаардлагатай байгаа ядуурлын шугамаас бага орлоготой өрхүүдэд одоо чиглэсэн өрхийн мэдээллийн нэгдсэн сангаас өрхүүдээ сонгоод үйлчлэгийг үзүүлэхээр одоо энэ хөтөлбөр тусгагдсан. Тэгээд тодорхой тоног хөрөмжийн дэмжлэгээс гадна тухайн өрхүүдийн хөдөлмөрийн насны хөдөлмөрийн чадвар. За бүрвжин сайн зэрэг гишүүн асуулт асууна.